За ингээд энэ ч одоо гэр ороодлоос нэг хутаа гараад байгаа юм байхгүй юм биш үү? 80% дулааны цахилгаан станц машин хоёр нийлээд бүрдүүлж яах гэсэн ийм танилцуулга байгаль орчны яам танилцуулсан. График дээр нь. Байгаль орчны яам, эрүүл мэндийн яам, хангах ухааны үндэсний их сургууль өөр хаанах танилцууллаад бүгдээрээ нийлээд нэгэнч угаарын хийн хордлтын статистикийг харуулсангүй. Сая хүмүүс асууж ирж хэдэн тоолж сонслоо. Эрүүл мэндийн яам ингээд танилцуулга хийж байгаа PM тэд байна. Хөв гэд NO2, SO2 гэд угаарыг алгасаа авчиж байгаа. Тэгэд миний хүсэл бити ингэлдээ. Угаарын хийн статистик огцом нэмэгдсэнийг олон улсын болоод дотоодын хүүсрүүд харуулсан. Таньж мэд хүмүүс зөндөө угаартцсан байна. Тэгэхээр энэ тоогоо бид нар бодиттой тавьж харж агаад дараа нь яах вэ гэдгээ бодохгүй бол ямар нэг юмнаас шалтгаангүй айгаад ингээд буруу юм яриад ахаар дүнэлт буруу гараад буруу тийш явна шүү дээ. Одоо эндээс харахаар зэрэг гэр орол биш юм байна. Цахилгаан станц PM10, цахилгаан станц 70% автомашин 10%. Тэгэхээр чин за тэгвэл цахилгаан станцаа бүгдийг солиё. Том хөрөнгө оруулалтын цахилгаан станц руу цахилгаан машинууд оруулж ирнэ. Их хэмжээний газ Оросоос авчрыг хятадын үйлдвэрж байгаа цахилгаан машиныг татвараас чөлөөлөе гэд им өрмөө явуул яах. Тэгвэл гэр орол яг хэвээр үлдчихнэ. Тэгэхээр ингэж болохгүй байхгүй. Гэр ороолын 100хан төлж байгаа төлснөөс 100 төлж хоёрын асуулаас болоод угаар гарч байгаа гэдэг бид нар ойлгож байгаа. Тэрийг эрүүл мэндийн дүгнэлтэн дээр хармаар байна. Угаарын хий нөгөө тэр органик илэг инээ тэр нөлөөлдөг юмнууд уушгин дээр тогтцоо тооснууд хид хідэн нөлөөллийн хамгийн томыг нь нэг богино хугацаанд хүнийг алдаг өхүүлдэг имийг алгасаад байна шүү. Тэгэхээр энийг бид нар маш чухал анхаарах хэрэгтэй. Том их усвруудыг ингээ харьцуулсан зүйлийг бас харлаа. Тэгэхээр Америкт ингэж байна. Нүүрсний станцууд нэмэгдэх тусмаа одоо хавдар нэмэгдэх нэ. Туркт гадаад орчин илүү нөлөөтэй байна гэж байна гэд. Энэ дүгнэлтүүд чинь биш үү? Дахиад хүний тархинд юу гэж боох вэ гэхээр цахилгаан станцуудыг болиулах хэрэгтэй юм байна. Бодит байдал дээр гэрийн зугнаас гарч байгаа утаа станцын утаа чинь тэнгэр газар шиг өөрсдөө. Энэ хамар үнэртэй байгаа юм чи энэ хойноос гараад байгаа шүү. Тэр мэдж байгаа шүү. Тэгэхээр дүнэлтэнд анхаарахгүй болохгүй юм шүү. За тэгээд дотоод их орчин хамгийн хүнд их хурдан үрж байгаа. Энэ олон их усрын бохирдлуудаас чинь нэг номерт хүнийг алдаг юм чинь угаарын хий. Зөө. За дараа нөгөө органикуд байна, янз бүрийн хордлогууд байна, SO байна, NO байна. Тэгэхээр хамгийн чухал, хамгийн аюултайгаасаа эхлээд яаж бууруулах вэ гэдгээ бодох ёстой гэж бодож байна. За саналаа хэллээ. Саран чулуун гişүн. Отгоны саран чулуун гişүн.